Машины эд ангийн лабораторийн механик дамжуулгын холбогчны хэлбэлцлийг судлах PT500 төхөөрөмж. Уян хурд холбогчн дээр хэмжилт хийхдээ хоёр дэвхэн параллел тохиолдолд хэвийн 90 градусын перпендикуляр тохиолдолд хурууны төвийн шилжилттэй гэж үзэн хоёр туршилтыг хийж гүйцэтгэнэ. Хуруу төвийн холбовчоо лабораторийн төхөөрөмжөндөө угсарна. Моторын суур болтуудыг чангална. Туршилт эхлэхдээ аюулгүй байдлыг ханган бүхээгийг хаана. PT500 программыг ачааллуулна. Старт төвчөн дээр дараад frequency spectrum буюу хэмжилтийн утгуудаа авна. Channel-аа сонгож өгнө. Модыг velocity буюу хурдан дээр байрлуулна. Эргэлтийн хурдыг 1800 дээр тохируулан ачааллыг 3.4 Ньютон-метрээр тус бүр хэмжил хийнэ. Хэмжилтийн үр дүнг харахтаа максима товчон дээр даран дараах график гарч ирнэ. Доорх хүснэгтийн 10 утгыг лаборатори ажлын дэвтэр дээр тэмдэглэн хэлбэлцлийн графикийг байгуулна.